За сайн байцгаана уу. Тэгэхээр би ойрын үед хятадаас Монголд ирээд аялж байгаа энэ хятадуудын бичлэг. Тэгээд бас хятадтай байгаад ярьж байгаа хүмүүсийн бичлэгийг ер нь бол үзээд харьцуулт хийж илаа л да. Тэгсэн чинь ер нь бол тэр хүмүүс нь болохоор Монголд ирж ийсэн үгүйг нь бол мэдэхгүй. Яг ч гэсэн бичлэгээ болохоор хятадтай хийж байгаа. Сууж байгаа л яриад Монгол улс одоо нэг иймэрхүү байдаг. Хүмүүс нэг иймэрхүү гэдэг ч юм уу. Түүхэн нэг иймэрхүү ч гэдэг юм уу. Тэр тал дээр ярьж байгаа хятад байгаад ярьж байгаа хүмүүс нь болохоор ер нь бол дандаа доромжилсан доошогоо хийсэн түүх тал дээр одоо орчин үеийн нийгмийг ч гэсэн дандаа ер нь доромжилсан маягаар хэлж ирсэн. Тэгээд харин аялаад Монголд ирсэн байгаа хятадууд болохоор ер нь бол би хэд хэдэн бичлэг үзсэн. Доромжилсан юмнууд бол бас байсан. Гэхдээ ер нь бол бас өөртөө бас ярьж илээ. Тэгээд ер нь бол буцаад арай гайгүй болоод байгаа юм шиг санагдчихж байгаа. Ер нь ирээд үзэнгүүт Монгол улс чинь ийм гоё улс юм байна штэ. Одоо хүмүүс нь ийм гоё хүмүүс юм байна штэ. Жишээлбэл гадуур аялаад явж байгаа хүмүүсийн бичлэгийг болохоор үзэж байгаа юм. Тэгэнгүүт монголчууд болохоор ер нь бол хятад хүмүүсийг үздэггүй, ад үздэг. Тэгээ гадуур нь гудамжаар явахаар монгол хүмүүс жоохон доромжилдог, одоо зодтолдог, шууд зоддог тиймэрхүү юмнууд айгүйх ярьсан байсан. Тэгэнгүүт одоо аялах гад ирсэн байгаа хятадууд нь болохоор үгүй юм байна штэ. Би гадуур хятадаар яриад явангууд намайг одоо доромжлоод ч юм уу хурч ирээд цохоод авж байгаа хүн бол алгаа энэ гэд ярьж илээ. Ер нь бол аялах гад ирсэн байгаа хятадууд болохоор тэгэхээр энэ тал дээр болохоор ер нь бол миний бодлоор ч гэсэн монгол хүмүүсийн соёлын төвшин бол маш өндөр төвшөнд байдаг. Яагаад тэгэхээр би коронавирусын үеэр ч гэсэн анзаарч ирсэн. Коронавирус гарахад болохоор ер нь бол Европод Аз хүмүүсийг жоохон доромжлоод шууд цохоод эмэгтэй хүмүүнийг монголчуудыг Америкт сурж байгаа хүмүүстэй одоо хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдийг цохиж байна, зодож байна гэсэн тиймэрхүү одоо мэдээнүүдийг би бол харж ирсэн. Тэгээд бас өөрөө ярьж байгаа тийм охины бичлэгийг бас үзчихсэн. Дэлгүүрт оронгууд юм зарахгүй байж гэдэг юм уу. Тэнгүүт одоо ер нь бол Аздаа ч гэсэн ер нь хятадуудыг үзэн ятаал тэгжсэн. Тэгэхэд бол монгол хүмүүс бол тэгж хүмүүсийг бас дургу байлаа ч гэсэн шууд очоод одоо цохиж авдаг ч юм уу те. Тэр улсын одоо бид нарын хятадууд дургу гээл тэнгүүтээ гадуур очоод цохиж аваад юу яагаал тиймэрхүү одоо тэр тал дээр бол ер нь бол хятад хүмүүс ч гэсэн тэдний хятад хүмүүсийн ч гэсэн ер нь бол соёлын төвшин их өндөр биш. Ягаад тэгэхээр би ер нь дунд нь амьдарч исэн болохоор ер нь бол мэдэн. Тэгээд орчиндөө байгаа бусдтайгаа харьцаж байгаа харьцаа ер нь бол тийм нэг амар өндөр төвшөнд бол байдаггүй. Монгол хүмүүс шиг бие биенээ хөндлөлтгүй юм шиг санагддаг. Тэгээд бас тэрнээс гадна болохоор энэ солонгос хүмүүстэй холбоотой айгүйх юм ярьж илээ. Аялах гад ирсэн. Тэгээд бас Монголд байгаа хятадд байгаа дэр одоо хятадууд нас айгүйх тэгж ярьж илээ. Монголд болохоор одоо дэлгүүр болгон солонгосыг болчихжээ. Тэгээд солонгос эзэдтэй бүх юм нь солонгосоос орж ирж байна. Одоо өмсөж байгаа хувцас ч гэсэн солонгос маягийн тэгээл солонгос соёл айгүй ер нь бол бүр бүх хүмүүст нь нэвтэрчиж бүгд л солонгос дуртай. Тэгээд одоо эмэгтэй хүн талдаас амар доромжилж ярьж байгаа маа бас солонгос ирчүүдийн диваажин интернет тиймэрхүү юмнуудаар бас айгүйх ярьж илээ. Тэгэхээр тэр сая одоо Монголд ирсэн байгаа тэр хүмүүс нь болохоор каракенууд ийм болдог гэсэн бид нар очиод үзлээ нэг тиймэрхүү бичлэгнүүд бас хийцэн байгаа. Тэнгүүт каракенууд шууд болдгүй юм байлээ. Намайг хятад байхад хүмүүс Монголд шууд ийм юмны диваажин яасан гэж хэлсэн. Тэгээд ирээд харахад бол тийм биш юм байна мэн гэсэн юмнууд бол ярьж илээ. Арай нэг зөвшрүүлж байгаа гэх юм уу. Тэгэхээр тэр тал дээр болохоор хятад хүмүүс болохоор би өмнө бас ярьж ирсэн ер нь айгүйх тийм өөрсдөө бодол нь айгүй юу юм болов тэр төлөө дандаа тийм хачин юм бодож идэг болохоор байнга тийм юм ярьж идэг юм болов гэж би бас ярьж ирсэн те. Тэнгүүтээ бас тэрнээс гадна болохоор тэр аялж байгаад тийм юмнууд байхгүй юм байлээ. Гэхдээ яадаг ч гэсэн одоо интернет тийм их мэдээллүүд яваад идэг болохоор бас оргүй юм бас биш баха. Би гадны ийм одоо сайтууд дээр ийм уншижсэн гэж маягийн юм ярьж тэр нь жоохон таалагдаагүй. Тэгээд бас би аяллаа одоо индекс юмнуудыг харсан чинь одоо би солонгос ирчүүдийг хамгийн их Монголд ирж байгаа юм болов гэсэн чинь хятад хүмүүс хамгийн их ирдэг юм байна. Хятад хүмүүс айгүй их ирдэг ч гэсэн одоо энэ Монгол нь болохоор хятад хүмүүсийн одоо яадаг диваажин гэж ярихгүй байхыг бодоход болохоор хятад хүмүүс айгүй тийм одоо
тэр тал дээр айгүй тийм ариухан хүмүүс юм байна. Хятад эрчүүд тийм айгүй цэвэр ариухан хүмүүс байдгийн байна. Тэгэхээр солонгос эрчүүд гэж яриад байгаа нас учиртай ах ухааны юм ярьж исэн. Яг үүндээ бол би бас солонгос хүмүүсийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ хятад хүмүүс, эрэгтэй хүмүүс бол нэг тийм гоё зөв бодолтой хүмүүс бол байдгүй юм шиг санагддаг. Айгүй хачаач юм бодол хачаач юм яриад байж идэх юм шиг санагддаг. Тэгээд анхаарал нь болохоор нэг тиймэрхүү юмнууд айгүй их явцсан тий ингээд тэгээд бас тэрнээс гадна болохоор ингээд түүх соёл дээр болохоор ингээд тэр хүн болохоор бүгдээрээ л өрний янз бүрээр ярьж байгаа юм. Би нэг хэд хэдэн бичлэгүүд үзсэн чинь ингээд монголчууд өөрсдөө одоо хүннүүгийн одоо ингээд хойч үе гэж боддог. Яг үүндээ биш мэш. Тэр нэг тиймэрхүү юмуд айгүй их ярьж илээ. Тэнгүүт зарим одоо ингээд Монголд аялах гад ирсэн байгаа хятадууд нь болохоор энэ музейд нь болохоор яг ингээд хүннүүгийн үр хойч гэж ярьдгийм байна гэтэргээд ер нь бол тиймэрхүү бичлэгнүүд айгүй их явж илээ. Тэгээд бид нар бас өөрсдөө түүхэн мэддэг байх хэрэгтэй. Хэлэхэд нь ингээд бид нар өөдөөс нь ингээд бас ингээд бид нар яагаад ингээд хүннүүгийн одоо үр хойч юм те тэд нарыг бас өөрсдөө мэддэг байх хэрэгтэй, тайлбарладаг байх хэрэгтэй. Тэгээд бас одоо энэ хамгийн их таалагдахгүй байгаа нь болохоор бичлэг болгон дээр ингээд хятадуудын ярьж байгаа нь болохоор ингээд одоо монголчууд бол бидний нэг хэсэг байсан. Одоо ингээд биднийхээ тээвэрт буцаж ирэхийг хүсэж байгаах. Тэгэх юм бол ингээд хятад улсад айгүй Монгол улсад айгүй үлзийтэй энэ гэлдэнгүүтээ бас бичлэг болгон дээр бас хамгийн их ярьж байгаа нь болохоор ингээд хятад улсын маань алдсан хамгийн одоо ингээд том одоо газар нутаг гэж ярингуудаа Монголыг гэж ингэж хэлж илээ айгүй тэр нь айгүй зөвүүн. Тэгээд бас гадны юунууд дээр болохоор айгүй их тэрийг айгүй их гаргадаг. Хятадын одоо хамгийн алдсан одоо ингээд одоо тийм одоо газар нутаг нь болохоор ингээд харамсалтай юм нь болохоор энэ одоо Монголын газар нутгийг ингээд алдсан байдаг гэж тэрийг бас айгүй их ярьж илээ. Нэг бодлого байдаг бах албаар тэгж байнга яриад байдаг бах. Тэгээд ер нь бол солонгост ингээд бид нарыг бас ингээд хятад талд ингээд айгүй сайн биш солонгос талд сайн байгаад байгаа болохоор ингээд бас бодлого явдаг бах те одоо ингээд ямар юмны дивааж тэгснэ ингээд доошоо хийх гэж ингээд доромжлох гэж үзэл одоо солонгостой сайн холбоотой байгааг доромжлох гэж айгүй их үздэг нь болохоор бас бодлого юмнууд бас байдаг байж магадгүй. Тэгэхдээ миний хувьд болохоор ер нь бол солонгос хүмүүст илүү их дуртай. Ягаад гэхээр одоо төрөл бүрийн шоунууд гарч ийн сая Physical Asia тэгээд бас одоо ингээд сая нэг ямар доогч үлээ ингээд бас одоо Нандир дааврын ингээд тулааны MMA-ийн одоо тийм шоу болсон. Тэндээс бас Монгол тамирчид авсан. Тэгээд бас солонгосоос зөндөө их та нар мэдж байгаа бол төрөл бүрийн одоо ингээд шоунуудаа болохоор ингээд аялдаг ийш тийш явдаг юмнууд болохоор Монголд бас айгүй их хийдэг. Ингээд Монголыг айгүй их сурчилдаг. Тэр нь бас бидний ингээд одоо бас эдийн засагт айгүй сайнаар нөлөөлж байгаа. Гэхдээ хятад хүмүүс бол ингээд одоо Оросод ингээд Солонгос, Япон ингээд ойр орчмын Таиландтай ч юм уу ингээд аялаад ингээд бичлэг хийгээд ингээд кино зураг авалч гэдэг юм уу эсвэл одоо ингээд одоо нэвтрүүлэг хийхдээ болохоор ингэж явдаг ойр орчмынхаа улсаар айгүй их явдаг. Гэхдээ Монгол руу ерөөсөө явдаггүй. Тэгээд бас Монголыг ер нь сурчлах тал дээр ер нь тийм сайн байдаггүй болохоор би бас угаасаа нэг тийм дуртай биш. Тэгээд Солонгост бас би дуртай байдаг шалтгаан нь болохоор биднэрт илүү их тэр тал дээр ингээд дэмжлэг үзүүлдэг болохоор байдаг юм болов уу? Биднэрт илүү ээлтэй байдаг юм болохоор юм болов уу гэж би боддгийн. Тэгээд ядчихсан нэг иймэрхүү бичлэгнүүд байлаа. Баярлалаа.